Амар мэндүү. Мэлми тунгалаг үлми бат лагшин амгалан үйлс өндөрөө. Туулаа нэвэртэй подкаст. Ханын шар цаас. Төгсгөлийн 3 дугаар хэсэг. Зохиолч Шарлотт Перкинс Гилман. Сэтгэл зүйн трейлер, феминист, готик аимшигын зохиол. Гадан талын хэн мөөгийг санагдуулам цэцэгт хэнүүдээс бүрдэнэ. Хэрв чи нэг нэгтэйгээ холбогдсон мөөгнүүдийг эцэс төгсгөлгүй үргэлжлэх, мошгоролдон ургаж буй мөөгнүүдийн цувааг төсөөлж чадвал ийм ээ. Энэ яг л тиймэрхүү харагддаг юм. Заримдаа л ийм байдаг юм. Энэ ханны цаасанд надаас өөр хинч анзаарамгүй нэгэн хачин өвөрмөц шинж бий. Тэр нь гэрэл өөрчлөгдөх бүрд ханын цаас дагаад хувирдаг явдал юм. Зүүн зүгийн цонхоор нарны тусгал тусахад би тэр анхны урт шулуун туяаг үргэлж хүлээдэг юм. Ханын цаас дэндүү хурдан өөрчлөгддөг тул би заримдаа нүдэндээ ч итгэж чаддаггүй. Тэмч учраас би үүнийг байнга ажигладаг юм. Харин сарны гэрэлд сартай шүн сарны туяа шүнжин өрөөгийг үлдэг. Энэ өнөөх ханын цаас мөн гэж танигдахааргүй болно. Шөнийн ямар ч гэрэлд бүрэнхий лааны гэрэл, дэнлүүний гэрэл тэр тусмаа хамгийн аимшигтай нь сарны гэрэл тэрхээ тор болон хувирч харагдан. Нүүрэн талын хэн тор болж түүний цаана байгаа эмэгтэй маш тод харагддаг боллоо. Тэрхүү бүдэг далд хэний цаана юу байгааг би удаан хугацаанд ойлгоогүй боловч одоо тэр бол эмэгтэй хүн гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Өдрийн гэрэл тэр эмэгтэй номхон чимээгүй байдаг. Өнөө хээл түүнийг тийм хөдөлгөөнгүй барьж байдаг болов уу гэж би төсөөлнө. Энэ үнэхээр толгой эргүүлэм зүйл. Би үүнийг ажигласнаар хэдэн цагийг ч хамаагүй чимээгүй өнгөрөөж чаддаг. Одоо би маш их хэвддэг болсон. Жон үүнийг надад сайн гэж хэлээд аль болох их унтахыг зөвлөдөг. Үнэн дээр тэр надад хоол бүрийн дараа 1 цаг хэвтэж байх зуршлыг хүчээр тогтоосон юм. Энэ бол маш муу зуршил гэдэгт би итгэлтэй байна. Учир нь чи харж байна уу? Би унтдаггүй юм. Энэ нь намайг хуурам эхлэгч болгож байна. Учир нь би тэдэнд цэрүүн байгаагаа хэлдэггүй. Үгүй дээ. Хизээч хэлэхгүй шүү. Үннийг хэлэхэд би Жоноос бага зэрэг айж эхэлж байна. Заримдаа Жон маш хачин санагдах боллоо. Бүр Жэний хүртэл нэг л тайлбарлахын аргагүй харцтай болоод байх юм. Шинжлэх ухааны таамаглал дэвшүүлж байгаа мэтээр бодоход энэ бүхэн магадгүй өнөөх ханын цааснаас болоод байна уу да гэсэн бодол үе төрнө. Би Жоныг өөрийг нь хараагүй байх үед ажиглаж эсвэл хамгийн гим зэмгүй шалтак хэлэн өрөөнд гинэт орж ирдэг болсон. Тэгэх бүрдээ би түүний хэд хэдэн удаа ханын цаас руу ширтэж байхыг нь барьж авсан. Жэнийгч бас. Нэг удаа би Жэнийг хананд гараа хүргэж байхыг нь харсан. Тэр намайг өрөөнд байгааг мэдээгүй бөгөөд намайг маш аяархан туйлын 50 дуугаар ханын цаасаар юу хийж байгааг нь асуухад тэр яг л хулгай хийж байгаад баригдсан мэж цочин эргэж харав. Тэр ихэд ууралсан харагдаад яагаад түүнийг тэгж их айлгасныг минь асуусан юм. Тэгээ тэр хэлэхдээ ханын цаас хүрсэн бүхнээ будаад байна. Миний болон Жоны бүх хувцас шар толб болчихсон байна. Тиймээс илүү болгоомжтой байхыг хүслээ гэсэн юм. Энэ яриа тунч гэмгүй сонсогдож байгаа биз? Гэвч тэрч бас өнөөх хээг судалж байсныг би мэдэж байна. Мэдэж байна. Би өөрөөсөө өөр хүнд ч энэ нууцыг тайлах боломж олгохгүй гэж хатуу шийдсэн. Одоо амьдрал өмнөхөөсөө хамаагүй илүү сонирхолтой болсон. Чи харж байна уу? Надад одоо хүлээх зүйл, тэмүүлэх зориг, ажиглах сонирхол байна. Би үнэхээр хоолндоо дээрдэж өмнөхөөсөө хамаагүй тайван болсон. Жон намайг дээрдэж байгаад маш баяртай байгаа. Тэр өнөөдөр баг зэрэг инээсэн. Намайг энэ ханын цаасыг үл харгалзан
цэцэглэж байна гэж хэлсэн шүү. Би ч бас дагаж инээгээд өнгөрөв. Энэ бүхэн ханы цааснаас болж байгаа гэдгийг түүнд хэлэх бодол надад алга. Тэр намайг дооглон товхурхаж болно. Бүр намайг эндээс авч явж ч магадгүй. Би энэ бүхний учрыг олох хүртлээр эндээс явмааргүй байна. Дахиад ганцхан 7 хоног үлдлээ. Энэ хугацаа надад хангалттай гэж би бодож байна. Туулайны үртэй. Би үнэхээр дээрдэж байна. Шүн болсон үйл явдлыг ажиглах дэндүү сонирхолтой болохоор би төдийлөн унтдаггүй. Харин өдөр нь бол хангалттай унтаж авдаг болсон. Өдрийн цагаар ханы цаазыг харах нь ядаргаатай. Толгой эргээд бодилдаад байдгийн. Өнөөх мөөхөн хөвдөн дээр шин ахианууд гарч хаан сайгүй шар өнгийн шин туяанууд нэмэгцээр байгаа. Би тэднийг чин сэтгэлээсээ тоолох гэж оролдсон ч тоог нь алдчих юм. Үнэхээр хачин шар өнгөтэй. Энэ ханы цаас. Тэр намайг урд өмнө харж байсан бүхий л шар зүйлсийг санагдуулах юм. Гэхдээ холдсон цэцэг шиг үзэсгэлэнтэй шар биш л те. Харин хуучин, зааваан, өмхирсэн тийм л муухай шар зүйлсийг. Гэвч энэ ханы цаасанд өөр нэг зүйл бий. Тэр бол үнэр. Бидний энэ өрөөнд анх орж ирэхдээ би үүнийг анзаарсан боловч агаар нарны гэрэл их байсан тул тийм ч муухай байгаагүй. Харин одоо бүтэн 7 хоногийн турш манан татаж бороо орлоо. Цонх нээлттэй байсан ч хаалттай байсан ч өнөөх үнэр эндэ байсаар л байна. Тэр үнэр бүх байшингаар мөлхөх юм. Тэр хоолны өрөөнд эргэлдэж, зочны өрөөнд гитэж, үүдний танхимд нуугдаж, шатан дээр намайг отож байх юм. Бүр миний үсэнд хүртэл шингэчихсэн. Гадагшаа мориор зугаалахаар явахдаач толгоогоо гэнэт эргүүлээд тэр үнэрийг гиндүүлэх гэж оролдоход өнөөх үнэр тэндэ байж л байдаг. Тэндүү өвөрмөц үнэр. Би энэ үнэрийг шинжилж яг юутай адилхан болохыг олох гэж олон цагийг зарцууллаа. Эхэндээ тийм ч муухай биш л те. Маш зөөлөн хэрнээ миний амьдралдаа мэдэрсэн хамгийн залжин, хамгийн арилшгүй тийм сонин үнэр. Ийм чихтэй цаг агаарт тэр бүрч аимшигтай болдог. Би шүн дунд сэрэхэд тэр үнэр яг л миний дээрээс зүгдэж байх шиг санагддаг юм. Эхэндээ энэ үнэр намайг маш их түгшээдэг байв. Бүр тэр үнэрээс салахын тулд байшингаа шатаачихвал яадгийн болдоо гэж нугацтай бодож ч үтсэн шүү. Гэвч одоо би үнд дасчихжээ. Тэр үнэр яг юутай адилхан бэ гэвэл ганцхан ханы цаасны өнгөтэй л адилхан. Тийм шар үнэр. Энэ ханан дээр шалны хүрээ модны ойролцоо маш хачин мөр байна. Өрөөг бүтэн тойрсон судал. Тэр судал орноос бусад бүх тавилгын араар гардаг юм. Яг л нэг зүйлийг дахин үрсээр байгаад гаргасан урт шулуун жигд шар толб шиг. Үүнийг хэн яах гэж хийсэн юм бол тойроод. Дахин тойроод. Ёо миний толгой эргэж байна. Ханы шар цаас. Таалагдж байвал лайк товчоо дараарай. Торны цаадах хүүрнэл. Эцэст нь би үнэхээр нэг зүйлийг олж мэдлээ. Шүнжин ажиглаж ханы цаас хэрхэн хувирахыг харсны эцэст би бүгдийг ойлгов. Нүүрэн талын хээ үнэхээр хөдөлдөг юм байна. Аргач үе биз? Цаана нь байгаа эмэгтэй тэрхүү хээг сэгсрээд байна шүү дээ. Заримдаа би тэнд маш олон эмэгтэй байна гэж боддог. Харин заримдаа ганцхан эмэгтэй маш хурдан мөлхөж тэрхүү мөлхөлт нь ханы цаасыг бүхэлдэн чичрүүлж байгаа мэт санагдана. Нарны хурц гэрэлтэй хэсэгт тэр эмэгтэй хөдөлгөөнгүй зогсдог бол харанхуй сүүдэртэй хэсэгт өнөөх торноосоо зуурж байгаад хам хүчээрээ сэгсэрдэг юм. Тэр үргэлж тэрхүү хээний цаанаас гарах гэж дамжиж авирах гэж оролдоно. Гэвч хинч тэр хээг нэвтэрч чадахгүй. Тэр хэн хүмүүсийг баймалдаг юм. Тийм ч учраас тэр хаананд тийм олон толгой байдаг байх л та.
Тэд хээний цаадах нүхээр толгоогоо зугуулгах төдийдэл хээ тэднийг боомлж дээрээс нь доош харуулan эргүүлж нүдийг нь цайтал хөшөөдөг. Хэрв тэр толгойнуудыг нь таглаад эсвэл аваад хаячихвал энэ бүхэн тийм ч аимшигтай биш байхсан. Би тэр эмэгтэйг өдрийн цагаар гадагшаа гардаг гэж бодож байна. Яагаад гэдгийг нь би чамд нууцаар хэлье. Би түүнийг харсан. Би түүнийг өөрийнхөө цонх болгоноор харж чадаж байгаа. Яг тэр эмэгтэй гэдгийг би мэднэ. Учир нь тэр үргэлж мөлхөж явдаг юм. Ихэнх эмэгтэйчүүд өдрийн гэрэлд мөлгдөггүй штэ. Би түүнийг сүүдэр татсан өнөөх урд нарийн гудамжинд дээш доош мөлхөж байхыг нь харсан юм чинь. Цэцэрлэгийн усан үзмийн сарвж тойроод мөлхөж байхыг нь ч харсан. Бас моддын доор хурд замаар мөлхөж яваад тэрэг ирэх чимээнээр бөөрөлцөгний будны доор нугдахыг нь би харсан. Би түүнийг огтхонч буруудахгүй байна. Өдрийн гэрэлд мөлхөж яваад баригдана гэдэг туйлын ичгүртэй хэрэг байхсан. Би өдрийн цагаар мөлхөхдөө хаалгаа үргэлж төгждөг. Шүн бол тэгж чадахгүй. Жон шууд л намайг ямар нэг зүйл шижиглэх болно. Одоо Жон нэг л хачин болоод байгаа болохоор би түүний дургүйг хүрэхийг хүсэхгүй байна. Тэр өөр өрөөнд ороод унтаасаа гэж би хичнээн их хүснэ. Тэгэд шөнийн цагаар тэр эмэгтэйг ханын цаанаас гаргах эрхийг би өөрөөсөө өөр хүнд өгмөөргүй байна. Би түүнийг бүхий л цонхоор нэгэн зэрэг харж чадах болов уу гэж үргэлж гайхдаг. Гэвч би хичнээн хурдан эдэглэж нэг удаа зөвхөн нэг л цонхоор харж амжих юм шүү дээ. Би түүнийг үргэлж олж харж чаддаг. Магадгүй тэр миний эргэх хурднаас ч илүү хурдан мөлхдөг байж магадгүй. Заримдаа би түүнийг алс хол хөдөө талд хүчтэй салхинд хөөгдөх үүлний сүүдэр шиг хурдан мөлхөж байхыг нь хардаг. Хэрв тэр нүүрэн талын хээг доод талынхаас нь салгаж авч чаддагсан бол доо. Ер нь би үнийг баг багаар оролдож үзэхээр шийдлээ. Би бас нэгэн хачин зүйл олж мэдсэн. Юу вэ гэхлээр энэ удаа хэлэхгүй. Хүмүүст хитрхи их итгэх хэрэггүй. Энэ ханын цаасыг хуулж дуусгахад ердөө 2 өдөр үлдээд байхад Жон үнийг анцаарч эхэлж байгаа гэж би бодлоо. Түүний харт надад огт таалагдахгүй байгаа. Бас түүнийг Женнигээс миний тухай мэрэгжлийн олон асуулт асуухыг би сонссон. Женни маш сайн мэдээлэл өгч байсан. Тэр намайг өдөр нь маш их унтаж байгаа гэж хэлсэн. Би шүнжин хичнээн чимээгүй хэвддэгч Жон намайг шүн сайн унтаж чадахгүй байгааг мэдэж байгаа. Тэр надаас элдв зүйл асууж туйлын хайр халамжтай хүн болон жүжиглэж байна. Би түүнийг нэвт харж чадахгүй гэж бодсон юм бах та. Гэхдээ энэ ханын цаасны доор 3 сар унтаж байгаа хүн ингэж аашлахад гайхах зүйл өөр алга. Надад бол энэ нь зүгээр л нэг сонирхолтой санагдаж байгаач Жон, Женни хоёр үүнд нууцаар нэрвэгдээд байгааг би мэдэрч байна. Туулааны үртэй. Тийм ээ, энэ бол сүүлчийн өдөр. Гэвч энэ хугацаа надад хангалттай. Жон өнөө шөнө хотод хонохоор босон тул оройноос нааш ирэхгүй. Женни надтай хамт унтахыг хүссэн. Ямар зайлчин амтан бэ? Гэвч би түүнд ганцаараа хонвол хамаагүй дээр амарч чадна гэдгээ хэллээ. Энэ үнэхээр ухаалаг хэрэг болсон шүү. Учир нь би огтхонч ганцаараа байсангүй. Сарны гэрэл тусаж өнөө хөөрхий эмэгтэй мөлхөж кек сэгсэрж эхэлмэгц би босон харайж түүнд туслахааргүйсэн юм. Би татаж тэр сэгсэрж, би сэгсэрж тэр татсаар. Өглөө гэхэд бид тэр ханын цааснаас хэдэн метрээр нь хуулж орхилоо. Миний толгойтой чацсан өндөртөө өрөөний талыг нь хамарсан том зурвас цаас хуулагджээ. Тэгээд нар мандаж өнөөх аимшигтхээ намайг шоолон эхлэхэд би үүнийг өнөөдөр заавал дуусгана гэж өөртөө амлав. Учир нь бид маргааш явна. Тэд бүх зүйлийг өмнөх шиг нь хിവэрэ үлдээхийн тулд миний тавилгуудыг буцаага доод давхар руу зөөж байна. Женни хан руу гайхан харахад би түүнд энэ зөвүүн зүйлийг үзэн ядсандаа ийм зүйл хийсэн гэж баяртайгаар хэллээ.
Тэр инээгээд өөрөө ч бас тэгмээр санагддагч намайг битгий ядраарай гэж сануулав. Тэр инуудаад өөрийгөө яг бариад өгчлөө. Гэвч би энд байгаа. Амьд хүн байтугай хинч энэ ханын цаасанд хүрэх ёсгүй. Зөвхөн би л хүрнэ. Тэр намайг өрөөнөөс гаргах гэж оролцсон. Дэндүү илт байлаа. Гэвч би өрөө одоо маш чимээгүй байна. Хоосон бөгөөд цэвэрхэн болсон тул дахиад хэвтээ цайхан унтмаар байна. Намайг оройн хоолнд битгий сэрээгээрээ сэрээд би өөрөө дуудъя гэж хэлв. Ингээд одоо тэр явчихлаа. Зарцнаас ч явж тавилгууд ч алга боллоо. Шалтгаан хадчихсан өнөөх нүсэр том ор. Түүн дээрх зузаан матраасаас өөр юу ч үлдсэнгүй. Бид өнөө шөнө доод давхар дунтаад маргааш заваар гэр рүүгээ буцна. Өрөө дахиад хоосон болсонд би үнэхээр дуртай байна. Өнөө яриад байсан хүүхдүүд энд яаж гүйлддэг байсан юм бол? Энэ орны хүрээ бүр мэрүүлээ дуусчихсан байна шүү дээ. За, би ажилдаа орох ёстой. Би хаалгаа түгжээд түлхүүрийг нь цонхоор зам руу шидчихлээ. Жоныг эртэл би гадагшаа гармааргүй байна. Бас хэнийг ч энд оруулмааргүй байна. Би түүнийг гайхшруулахыг хүсэж байна. Надад энд Жэнигийн жолж чадаагүй бас нэг олс би. Хэрв өнөөх эмэгтэй ханнаас гарч ирээ зүгтах гэж оролдвол би түүнийг хүлж орхино. Гэвч би дээр зогсох зүйлгүйгээр ханны дээд хэсэгт хүрч чадахгүйгээ мартчихжээ. Энэ ор огтхон ч хөдлөхгүй юм. Би хамаг тэнхээгээрээ өргөж түлхэж үдсээр байгаад бие минь ядарчихлаа. Тэгээд маш их уур хурж орны нэг буланг мэрээд авсан чинь миний шүд өвдөж байна. Дараа нь би шалан дээр зогсож байгаад хүрч чадах бүх ханын цаасаа хуулж хаялаа. Тэр дэндүү муухай наалтсан байх бөгөөд Хэн үүнд баясаж байгаа мэд санагдана. Өнөөх боомлуулсан толгойнууд, бүлдээсэн нүднүүд, гунхалдсан мөөгөн дүрсүүд бүгд намайг дооглон хашгиралдаж байна. Би ямар нэг галзуу үйлдэл хиймээр тийм их уур хурч байна. Цонхоор үсрэх нь гайхалтай дасгал болох байсан ч сараалжууд нь дэндүү бат бөх юм. Тэгээд ч би үүнийг хийхгүй. Мэдээч шүү дээ. Ийм үйлдэл нь зохисгүй тул хүмүүс буруугаар ойлгож магадгүй гэдгийг би хангалттай сайн мэднэ. Би бүр цонхоорч харахыг хүсэхгүй байна. Тэнд дэндүү олон мөлхөгч эмэгтэйчүүд би. Тэнд маш хурдан мөлхөж байна. Тэд бүгд над шиг ханын цааснаас гарч ирсэн ч юм болов уу? Гэвч би одоо сайн нуусан олсоороо өөрийгөө найдвартаа хүлчихсэн. Намайг тэр замаар чирээд гаргаж чадахгүй шүү. Шүн болохоор би буцаад хээнийхээ ард орох ёстой байх. Тэр л хамгийн хэцүү нь. Гэхдээ энэ том өрөөнд сул чөлөөтэй байж дуртай газраараа мөлхөх ямар сайхан гэж. Би л гадагшаа гармааргүй байна. Жэни гуйсан ч би гарахгүй. Учир нь гадаа чи газар мөлхөх ёстой штэ. Тэгээд бүх зүйл шар биш, ногоон өнгөтэй байдаг. Харин энд би шалан дээр маш зөөлөн мөлхөж чадна. Миний мөр хан дагуух өнөөх урд шар зураасанд яг таардаг болохоор би замаа алдна гэж айлтгүй. Жон үүдэнд ирчгэж дэмил байна да залуу минь. Чи хаалгыг нээж чадахгүй. Тэр яаж хашгирч, яаж нүдэж байна гэж бодно. Одоо тэр бүр сүх нэхэн хашгирч байна. Ийм сайхан хаалгыг эвдэн гэдэг үнэхээр харамсалтай хэрэг. Жон хонгор минь гэж би хамгийн зөөлөн дуугаар хэллээ. Түлхүүр үүдний шатны хажууд 5 салаа навчны доор байгаа. Энэ үг түүнийг хэсэг хугацаанд чимээгүй болгов. Тэгснээ тэр маш аяархнаар хаалгаа нээлттэй хонгор минь гэж байна. Би чадахгүй гэж хариуллаа. Түлхүүр үүдний хаалганы хажууд 5 салаа навчны доор байгаа. Би үүнийг маш зөөлөн, маш удаан, дахин давтан хэлсээр байсан тул тэр арга буюу явж үзэхээс өөр аргагүй боллоо. Тэр түлхүүрийг олж мэдээж хаалгыг нээгээд ороод ирлээ. Тэр босгон дээр таг гацчихв. Юу болоо вэ? Гэж тэр хашгирав. Бурхан минь, чи чинь юу хийж байгаа чинь энэ вэ? Би
мөлгсөөр л байлаа. Харин мөрөн дээгүүрээ түүн рүүнийг харсан юм. Би эцэст нь гараад ирлээ гэж би хэлв. Чамайг болон Жэнийг үл харгалзан. Би ханын цаасны ихэнхийг уулчихсан. Тийм болохоор чи намайг буцаагаад дотор нь хийж чадахгүй. Тэгтэл тэрээр яагаад ухаан алдаж унсан юм болоо? Гэхдээ тэр яг миний мөлгдөг замын голд ханны дагуу унчихсан болохоор би тойрох бүрдээ түүний дээгүр мөлгөж гарахаас өөр аргагүй болсон юм. Төгсөв. Зохиолч Шарлотт Перкинс Гилман 1892. Та YouTube дээр Туулаа нэвэртэй подкастыг үзэж бас сонслоо. Бичлэг таалагдсан бол сэтгэлдээ үлдээгээрэй. Сэтгэлдээ үлдээж Туулаа нэвэртэйгээ дэмжээрэй. Танд таны гэр бүлд эрүүлийн аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.